За сайн бацгаана уу? Та бүдэд энэ өдрийн мэнд хүргье. Монгол Улсын их хурлын 2024 оны ээлж сонгуулийн санал ах өдрийг 2024 оны 6 сарын 28-ны өдөр байхаар Улсын их хурлаас бол тогтоосон. За Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид одоо шилжин суурьших хөдөлгөөний бүртгүүлийг сонгуулийн санал ах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, за сонгуулийн санал ах өдрийн дараах өдрөөс эхлэн сэргийнэ гэж одоо хуулинд заасан байдаг. За дээрх хуулийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллага 2024 оны 4 сарын 29-ний өдрөөс эхлэн шийдэл төлөвлөгөөний бүртгэлийг бол улс орон даяар түр хугацаагаар бол зогсоогоод байна. За Дорнод аймгийн хэмжээнд 2024 он гарсаар өөр аймаг хотоос насанд хүрсэн 486 иргэн, за 16 наснаас доош насны 233 хүүхэд одоо бүртгэгдсэн байна. За иргэн та одоо өөрийн хаягийн мэдээлэлтэйгээ болон за хаягт бүртгэлтэй сонгогчийн мэдээлэлтэйгээ танилцахыг хүсвэл улсын бүртгэлийн байгууллагын election цэг, бүртгэл цэг, gov цэг эмээн гэсэн цахим хаягаар одоо хандаж мэдээлэлтэйгээ танилцахын бүрэн боломжтой байна. За анхааран сонсон та бүдэд баярлалаа.